За ингээ бидний мөрөөдөл болсон Америк орн. Гамбаа битүүч чинь 15.5 цаг онгоцоор нисчиж Америк төрлөө. За ингээ капиталист орн бол хөдлөл хөлс зогсвол зоос гэдэг хууль бол үйлчилж эхэлсэн. Кеннеди аэропортоос хотын төв ороход уу? You got bags? Yes. Okay. За тэгвэл мөрөөдлийн улс маань битэрийг жоохон гомдоосуу. Энэ үгүй хэлэхэд битэр чинь очиод энэ нэг саарл нохоо гэдэг автобусыг хөлөглөөд хотын төв амхандаа л одоо мөнгө хэмнэх санаатай үзэж байгаа шүү дээ. Тэгээ явсан чинь юу явах вэ? Хажууд нэг Америкийн мундаг том их гарын хулгайч, хармааны хулгайч суугаад битэрээс нэлээд их хэмжээний маань одоо зардлын мөнгийг нөгөө мө виза картаа маань туучваа байдгүй. Заргалдын цагдаа наануу цаануугаад ихч дургу хүрлээ. Тэгээ сүүлдээ бодлоо за ярьсаг дөө бас ядарсан Америкчууд манайхтай адилхан байдаг юм байна. Тэгээ энэ мө нөгөө мянганы сорилын сан мангаас маань айгуул бол зарах хийлгээд хасчих байх гээд болигээд нэг заргалдсан. За яах вэ? Нэг ядарсан хэдэн Америкийн хулгайч нар хэдэн цаастаа болоо л гэж. Гэхдээ бол уул битэрийн энэ алхам бол зүйд байсан юм л да. Ягаад гэвэл Джон Кеннедигийн онгоцны буудлаас хотын төв рүү ороход бол талдаа бараг $50 хүн такси идэх юм байна. Тэрний оронд бол гойн чинь 50-аас ч илүү. Тэгэхээр бид нар бол сая тэр хурдан автобусын суугаа экспресс автобус гэдэгтэн суугаад хотын төв рүү орох нь бол хамаагүй бидэнд бол хямдар тусч байсан байхгүй юу? $2.27 тийм ээ? $2.27. Цаг гарын явчихна. Яах вэ? Адилхан машин юм чинь тэгээд чиш шүү дээ. За тэгээд нөгөө мөнгө алдцуулсуу чинь эхлээд Америк харсан чинь дургу хүрсээ. Харсан чинь хог шороотой ямар балаа хөгийн орон бай гэдэг ер нь сэтгэл их тааруухан буусан. Тэгээд явандаа уур жоохон гараа за ярьшиг яадаг ингээд. Ер нь битээр аян замын эхлэл бол Америкаас эхэлсэн учраас бол одоо Латин Америкт гарлага маань одоо үүгээр ингээд тагдах болтгоо гэдээ бурхамдаа нэг залбираад өнгөрсөн. За уул нь битэрийн автобус авсан ч бас тийм буруу юм биш байгаа юм л да. Үндсэндээ өргөжтэй айл хийж байгаа улсууд иймэрхүү унаагаар явах нь зөв. Тэр мөнгө хэмжиж байгаа ухаантай бодоод л одоо экспресс автобус авцсан байгаа. Ингээд Америкч одоо ийм хулгайчтай гэж хэн мэдв дээ тийм ээ. Хэл мундаг юм сансан чинь бас л манай Улаанбаатарт ойролцоод юм байна дөө. За ингээд гэхдээ Нью-Йорк хот бол үнэхээр хүн болгоны одоо мөрөөдлийн хот очие гэсэн хүмүүс үнэхээр их байдаг. Америкт очсон хүн бол Нью-Йоркт очихгүй бол энэ болдгоо л хоттой. 15 сая хүн амтай Америк дотроо бол хамгийн том хотод нь бол тооцогдно. За энэ автобус бол харин манад бол өстой хэрэгжүүлчмээр автобус байлээ дээ. Ер нь бол бид бол энэ нийгмийн эмзэг үлгэн хүмүүсийн бол нэг хайхардаггүй шүү дээ. Энд бол туйлын сайн анхаарна. За нэг юм саарлдуу ер нь бол нэг тийм нүдэр дээрээс нэг дарсан өндөр барилгатай нэг тиймэрхүү хот. Одоо бол өндөр барилга нэг модонд биш шүү дээ, тийм ээ. Бид бол хамтлаа л өндөр барилга үзсэн зүгээр. За Нью-Йорк хот бол бид бүгдийн сайн мэдж байгаа олон улсын байгууллагуудын бас төвүүдийн нэг нь. Үүний нэг нь бол одоо энэ зурган дээр гарч байгаа нэгдсэн үндэсний байгууллага. За ер нь Америк оронд очиод зураг авахд бол бас одоо төдийлөн ахуулаад байдгүй болцсон бэ. Өнөө нэг 2 өндөр чад хийснээс хойш бол тэгэл хаана л хаана нэг л их айсан, сэжиглсэн, хардсан, шалгасан улсууд л одоо газар сайгүй байх юм. Тэгээд одоо хуучин ч зөндөө очиод зураг авдаг л байсан, болж л байсан. Одоо бол тэгээд нэг зураг авахд бол юу юм яах гэж байгаа, ямар очиртай юм, тэгээд яах юм гэдэг 80 асуулт урдаас ч 50 юм. Одоо зураг авахд бол заавал зөвшөөрөл авдаг газрууд бол маш их олон болж ирд юм уу. Энийний тонд бол хамгийн түрүүнд бол онгоцны буудал, дээр нь автобусны буудал хүртэл, галт тэрэгний буудал. Ерөөсөө энэ бүхэл унаа өсгөтэй холбоотой бүх газрууд болтонд орж байгаа юм. За ингээд нэгсний үндэсний байгууллагыг тэргүүлж исэн нөхдүүдийн маань зураг байна. Таньдаг улсууд ерөөсөр байна уу бас. За ингээд бид хоёр та бүгдийг дагуулад нэгдсэн үндэсний байгууллагын төв штабд ороод ирлээ. Хэдүүлээ товчхон аял хийцгээе. Гэхдээ энэ баяр бол үндсэндээ нэлээд хуучирсан байлээ. Энд аль амбсан үед барьсан барилга аргагүй үсттэй. Дотроо бол харин их сайхан юм музей ч юм уу, үзэсгэлэн ч юм уу гэмээр их сайхан юм зураг, уран баримл, элдв шалдуу юм их сайхан тавьдсан. Нийтэд бол нээлттэй.
За бид хоёрын саяны нэг зураг авах хориотой гэсэн асуудал чи энд хүртэл гарч ирсэн л да. Энд чи жишээ нь бол зөвхөн тусгай зөвшөөрөлттэй хэвлэл мэдээлэл их нэгд бол оруулж зураг авах болно. За яг Монголын телевизийнхэн ирсэн гэж сонсоод биднүүдийг энэ танхимд зураг авахыг зөвшөөрсөн. Бусдаар бол ер нь хүмүүсүүдийг бол төдийлөн бас хойшоохгүй заавал бол бас зөвшөөрөл авах хэрэгтэй гэж хэлээд байсан тийм ээ. Нью-Йорк бол үндсэндээ бол үнэхээр одоо амьдрахад бол бэр хэцүү хотон ч нүсэр юм хүн амч ихтэй газраас өсөн зүйлийн улсууд ирж ил байдаг, орж ил байдаг, гарч ил байдаг ёстой нэг аимшигын хот. Гэхдээ хэрв та Нью-Йоркт амьдарч чадаж байгаа бол дэлхийн аль ч улсад алдцахгүй гэж Нью-Йоркийнхан ярьдаг юм байлээ. Тэгэхээр энэ бол хүний одоо та амьдрах чадвар байна уугүй юу гэдгийг шалгасан сорьсон ийм л том хот юм шиг байна л да. За үргэлжтэй хэл нэвтрүүлэг. Бид тэр Нью-Йорк дахь нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд өөрөөр хэлбэл Ерөнхий ассамблеийн үндэсний хуралдаан болдог танхим дотор орж ирээд байна л да. Нүүб маань үндсэндээ бол энэ чинь 1949 онд Даны дараахан байгуулагдсан байгууллага шүү дээ. Манайх бол 1961 онд нүүб гишүүнээр элсээд идүүгээс одоо бараг 45 жилийн өмнө манай доктор Цэгмэд дугаа эндэрж нүүбийн сайхан энд дээрээс өггөлж Монгол улсаа нүүбэд гишүүнээр илсүүлж исэн ийм дурсгалтай сайхан танхим байна. Ерөнхийдөө бол энд бол Америкчууд болон гадаад дотоодын аялагчид, жуулчид ирж нүүбийн энэ хурлын үйл ажиллагаа энэ танхим байр суурьтай бол чөлөөтэй танилцсан юм байна. 7 хоног болгон үе таалган нээлттэй ямар нэгэн үн төлбөр авахгүй үнэхээр одоо сайхан тийм нээлттэй хуралдаан болдог ийм сайхан газар тэр бас л азтай л явж байна. Түнхэр азтай л дөө одоо шинэ кофе ханаангаа тэр ширээн дээр сууд юм байна. За ингээд газрын төлөөлөгч нар суудаг. Энэ танхимд нь ороод энэ нөхдүүдийн амьсгалдаг агаараар нь бас амьсгалаад гарна гэдэг бол бас л ховорхон тохиолдож тээ нэг үгүй хэлэхэд. За энэ ч бас манай Монголын оролцооч гэсэн мэдрэгдэж байсан Монголын төлөөлөгчдийн байнга ерөнхий хуралдаанд суудаг өөрийнх нь хаягтай ширээг бит хоёр бас олж харлаа. Дээр нь бол манай төрийн тэргүүнээс өгсөн бэлэг тусгалын зүйл нь бол эндхийн том одоо үзмэрсийнхэн дунд нь бол бас хадгалагдаж байдаг юм байна. Энийг дараа үзэх болно. Энд бол бас цөөнгүй тооны монголчууд бол нэгдсэн үндэсний байгууллагын төв штабт нөөцтэй ажиллаж байна. Салбар байгууллагууд нь бол бас өөрөөр ажиллагааг гүйцэтгээд явуулж байна. Мөн түнчлэн манай байнгын төлөөлөгчийн газар энэчээ өөрийнхөө үйл ажиллагаа явуулдгийг бас бид нэр сайн мэднэ. За энэ байрны шин доотлолт одоо нэг дэлгүүр маягийн юм ажилланаа. За улс энд одоо гишүүнээр илсэн улс орон болгоны бэлэг дурсгалын зүйлсийг бол энд худалдаа алддаг юм байна. Хөөргөнч мөнгө зөгчдөг. За харин явж манай Монголоос бол нэг ч юм алгаа тамина энэ ч одоо энэ дэлгүүрээр бол одоо янз бүрийн зүсэн зүйлийн хүүхэлдээ янз бүрийн юмнууд одоо зөндөөл биш шүү дээ. Энд аваачаад бас нэг Монгол гэсэн нэр зүүчээд дуран цаасаар зарах юм бол бас овоо мөнгө олчих юм. За мөнгөнд дүүрчээ гэж бодоход бол бас нэг Монголыг давхар сурталчлах сурчлагаа болох утгаар нь бол энд нэг лангуу авбал яасан юм бэ гэж хэлмээр байна. Лангуу нь бодвол үнгүй байлгүй дээ ч тийм ээ. Одоо Монголын имийг бол ирээд хаягаад үндэ олсонгүй. За ингээл энэ Испани энэ нөгөө янз бүрийн орнууд бол бүгд л байна шүү дээ. Монгол чи яхаараа юугаараа дутцсан юм хайгаад л авалсангүй. Энд лангуу авъя нөхдөө. За Нью-Йорк хотыг тухай ярихдаа бол үнэхээр Америкийг бол Нью-Йорк хотгүйгээр төсөөлөх аргагүй. За Нью-Йорк хотын хувьд бол нэг сонин зүйл ажиглагдсан юм байна лээ. Энд чи Италийн гаралтай хүн хотын даргыг нь бол цөөнгүй хийжсэн шүү дээ. Хийжсэн байна тийм. Тэгэхээр тийч аргагүй л дээ. Энэ Америк гэдэг бол үндсэндээ бол одоо жишээ нь уугуул иргэн гэхэр юм баг байхгүй шүү дээ. За уугуул иргэн гэх юм бол Индиан байна, Эскимос байна. За дээх нь үед одоо амбсын үед Африкаас ирсэн хэдэн боолууд байна. За Мексикууд бол харин байдаг юм гэсэн. Бусд нь бол үндсэндээ бол цагаачд шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд ирсэн зочид тус байгууллагт дэлхийн янз бүрийн орнуудаас
бэлгэлсэн дурсамжийн зүйлүүдийг бол энэ том танхимд байрлуулсныг дуртай сонирхдаг. Тэдгээрийн дотор нэгэн үзмэр бол онцгой анхаарал татдаг байхад би өөртөө найдаж байна. Учир нь гэвэл үндсэндээ энэ бол бараг магадгүй хамгийн анхны дипломат паспортуудын нэг гэж хэлж болох байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Носгийн баг маань 2000 онд Нью-Йоркт ирэхдээ энэ гэргээг бол Нэгдсэн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга тардуулж бэлгэлсэн байдаг. Энийг бол одоо хүмүүс санал хүсдэг бишрэх болон чиг дэлгэрэнгүй тайлбар тавьсан байна. 13-аас 15 дугаар зууны үед монголчууд өөрийнхөө одоо нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчих эрх бүхий мэдлэгэнд бол ийм гэргээг олгож яасан. Энэ бол монголч хүн байж исэн мөн түнчлэн гадаадын иргэдэд гэсэн олгож яасан юм гэсэн ийм утга санаа тайлбар бол жишээ байж байгаа. Тэгэхээр манай энэ гэргээг бол эрт дээр үес Монгол төр бол өөрийн дэг жаягтай түнчлэн бол гадаад дотоогоо харьцаагаа хөгжүүлэхдээ ямар зарчмыг баримтдаг байсны бас нэг тод томрон жишээ гэж бодох байна. За ингээд энэ баяр нэгжийн дотор талаар бол гадна дотны өгсөн улсуудын бэлэг дурсгал зүйлс бол одоо нийлэнхүйдээ байна. Сонирхолтой. За ингээд энд бол хөл тасрахгүй 7 хоног бүр одоо шин тодорхой цагуудад хэн дуртай нь бол орж үзэж урлын танхимын уур амьсгалаар бол амьсгална. Тэрэн зориулаад одоо бүгд бүтэн албад ажиллаж байгаа тайлбарлагч нар байна. За ингээд Нью-Йоркт очсон жуулчдын нэлээд хэсэг нь бол нэгдсэн үндэсний байгууллагаар заавал явж аялдаг юм шиг байгаа юм. Монгол улсын маань туг дунтхан хавцаа өнгөлөг байлээ. Нүүбийн тухай ярихад бол нэгэн одоо гэр бүлийнхний тухай заавал ярих хэрэгтэй болоо гэж боддгийн би. Манай одоо анхны байнгын төлөөлөгчөөр бол алдартай дипломат Жаргал сайхангүй ажиллаж исэн бол түүний хүү бас элчин сайд Инг сайхан ч гэсэн дараа нь бол бас төлөөлөгчөөр байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан шүү дээ. За бид Нью-Йоркт энэ NBC гэдэг телевизийн газраар очсон. Одоо мэрэгжлийн улсууд учраас яаж орохгүй байхаа ороод гаръя да гэд. За ингээ NBC телевизүүд хөөрхөн мөнгө хийдэг бас нэг бизнесийн байгууллага болоод хувирчжээ. Энэ доор нь бол одоо шинэ янз бүрийн дэлгүүр худалдаа байна. Тэнд юу вэ нөхөр энэ алдартай од болсон хүмүүсийнхаа зураг хөргийг цүнх одоо футбол, малгай, толгой юм бүхэн дээр аваачаад ингээд хадаад наагаад хэд 3 цаас болгох чинь. За өнөө хэдэн одууд дээр ингээ гიშгээд явуулчин бас. Манайд бол одоо муу ёрлог гэж тэний чинь. Тэгээ энэ чинь нөгөө алдартай телевизийн сериалууд одоо тэр нэвтрүүлэгчид алдартай хүмүүсүүдийн зургийг ингээд хэвлээд шалан дээрээ паркет маягаар ашигласан байгаа юм тийм. За дээр нь бол одоо хүм болгон сонирхож магадгүйгээд өөрсдийнх нь эмблемтэй логотой футболкод байх жишээтэй. За 1926 онд NBC гэдэг телевизийн эдний ууган компани бол анх байгуулагдсан байна. Байгуулагдахтаа бол телевизээр ч эхлэв. Анх бол радио байсан юм байна. За 25 ч гэсэн бид ялгаагүй телевизээр биш Jag FM 107 гэдэг радиогоор эхэлж байлаа шүү дээ. Тэгэхээр энэ том телевизийн түүхтэй бол манайх бол эдний араас л явж ах шиг байна дөө. 47 онд үндсэндээ телевизэнд байгуулагдсан. За энд чинь нэг хүн ингээд энүүгээр ороод нэг 15 минут явхад бол 30 минут болд юм. $18 төлнө энэ ч одоо ингээд өдөржингөө хүний хөл тасрахгүй. Телевиз үзэн телевизээр гарна телевиз гэж юу гэдгийг сонирхно гэдэг ингээд ороод авт бол энэ бол одоо шин асар их хэмжээний мөнгө хийж ин л да. 15 минутын зайтайгаар 28 хүнтэй нэг баг болж орно гэдэг бол та бизнесмен хүн бол үржүүлээд үзээрэй. За энэ бол нэг инхрустас хийж байгаа байл. Цагаарыг бол бид бол үзэгч нэг үгүй хэлэхэд үннээ хэлэхэд үзэгч та бүхнийг бол одоо нэг эсэр нэг хулигтна гэдэг юмар хийдэн штэ. Зүгээр ийм цэнхэр юм уу ногоон фон дээр хөтлөгчөө зогсоочоод компьютераар бол ард нь бол одоо энэ газар нутгийнхаа байршлыг тоотой нь үзүүлчихэж байгаа юм. За ингээл одоо та бол одоо агуу их мэддэг хаана хизээ бороор цас орж юу болох уу гэдгийг бол мэддэг их мэдэх болж хувирна штэ. Гэхдээ алтай бас нэгэн зүйлийг энэ удаа анхаарсан байхаа гэж би найдаж байна. Яг гэвэл ийм жуулчдын хөлийг тасруулахгүй тулд хуучин телевизээр хуучин тоног төхөөрөмжөө битгий хаяараа сайн хадгалж байгаараа хизээ нэгэн цагт 25 жилийн дараа хэрэг болох юм байлээ шүү гэж хэлмээр байгаа юм. Манайхаар бол контейнер дүүрэн байгаа. За ингээд энэ NBC-гийн чинь гадаа бол их сайхан мөсөн гулгуурын талбай байна. Энэ ч одоо битэрийг очиход бол нэг хүүтэн байгаагүй шүү дээ. Гэтэл энэ нөгөө хиймэл мөсөлдөө.
За ингээд нэг баахан конки угсан хөлтэй улсууд дүнжигнээл ингээл зугаацсан. Энэ нь бас өөрхөн мөнгөтэй. За MBC-гийн мэдээллийн хөтөлбөр харин нэг давхартай байдаг. Яг гудамж руугаа харсан цонхтой байд юм байна. Гудамжинд явж байгаа улсууд цонхоор наанаас нь хараад цаана хөтлөгчин суугаад л мэдээгээ уншаал. Ингээд их тийм энэ бол зүгээр менежментийн дарга л да. Тэгээд дээр нь бол өглөөний нэвтрүүлгүүд бол шууд явдаг учраас гудамжинд зогсож байгаа улсууд нь бол бас харагддаг. Тэнцээ очиж өөрсдийгөө харуулах гэж холоос ирсэн гэдгээ харуулах гэж улсууд бас цөөнгүй хүмүүс тийшээ очдог юм шиг байгаа юм. Нью-Йорк хот бол ер нь сүүлийн хэдэн жил актер сүрхий хөгжөлд өндөр барилга сөндөрлүүлсэн хот гэдэг юм. За зээхэн үед анх Нью-Йорк байгуулагдаж явах үед бол үндсэндээ бол энд бол эдийн засгийн актер том хямрал болжээ. Хүмүүс нь худалдан авах чадвар байхгүй болоод хэдэн банкир одоо том магнатууд нь мөнгөний урсгал байхгүй болцсон. Мөнгөө хаана их учраа болохоо байчаад. Тэгээ яасан гэхээр засгийн газар одоо ер нь эдийн засаг сүр дампуурах тийшээ хандлаа таминаа гэд засгийн газар өөрснөө баталгаа бонд гаргаад нөгөө улсуудын чинь тэр их хоримтлогдсон мөнгийг төмөр зам дэд бүтц рүүгээ асар хэмжээгээр бол хайсан байгаа. Тэгэхээр мэдээж бол хүмүүс нь нэгдүгээрт ажилтай болно. Тэгээд мөнгөтэй болно. Ингээд мөнгөний урсгалыг зохицуулаад дэд бүтц барилга байшин гэдэг юм руу асар их хөрөнгө хайснаар бол энэ Нью-Йорк хот бол одоогийнх шиг юм сүрлэг сайхан хот бий болсон түүхтэй юм байлээ. За эдний төмөр замын вокзал гэдэг бол алдартай сайхан вокзал байдаг тийм ээ. За төрийн том хүлээн авалтыг хүртэл одоо багтаж шингэхгүй тохиолдолд вокзал дотроо хийчдэг гэж байгаа. Нуул гантгаар, цагаан гантгаар барьдсан одоо дэлхийд бараг л одоо номер 1 гэж эдгээр гайхуулаад байгаа юм. За тэр хөрөнгө мөнгийг тийш нь хийхээсээ гадна бас Нью-Йоркт нэг ууштай зүйл байдгийг бас чи ихэнх зүйл дөө гэж бодож байна. Тэр их өгөөмөр хүмүүсийн одоо энэ ч оролцоо бол их чухал гэж байгаа. Нью-Йоркт байдаг Central Park гэдэг одоо хамгийн их алдартай энэ парк манай байнгын төлөөлөгчийн газраас холгүй байдаг. Энийг бол ерөөсөө нэг сонины эрхлэгч болоод санаачлаад өөрийнхөө анхныхын хөрөнгө мөнгийг гаргаад ингээд санаачилсан байж байгаа. Одоо алдартай нийтийн номын сангийн барилга гэхэд бол бас хувийн хөрөнгөөр боссон гэж байгаа. Дээр нь бол энэ Carnegie Hall гэдэг манай морин хуурын чуулга хүртэл тоглож ирсэн энэ танхим хүртэл бол бас хувийн хөрөнгө санаачлагаар боссон байх юм. MBG-ийнх нь фирменний одоо дэлгүүр байт юм байна. Би ч ямар сакс тоглох биш гамбаа орыгээд орсон тоглодгийн байлгүй. Тэгээд сони юм байлээ. Тэр өнөө нэг мундаг одуудыг чинь одоо өмсдөг эдэлдэг гутал ховц сунар гэдэг одоо бүх юм энд оригиналаараа бол байна. За миний саксофон бүгд тоолно гэж юу яах вэ? Гэхдээ хэрвээ Монголын залуучууд хүүхдүүд Нью-Йоркт очих юм бол зайлшгүй энэ дэлгүүрт очно гэж нэг хүн битээр зөөсөн. Энэ бол миний дүүгийн хүү байгаа юм баяр. Тэгээ бид хоёр дагаад очсон. Үнэхээр залуучууд маань бол сонирхохоор ийм дэлгүүр байна лээ. За чиний шүтдэг чи юм байна. Байна уу? Миний шүтдэг нь Cruise Fiber гэдэг. Нийлэн том гартай. Тэгээ гараа тавь да. Баруун минийх 2 дахин том авсан. Йоо. Гэхдээ энэ бол арга Shaquille O'Neal-ийг бараг дөрөв наад чи юм байна. Shaquille O'Neal. Хуучин Lakers-ээс одоо л Miami хийдэг. Амар том гартай. Яг өндөр байна те. Гамбаа зогстой хаана байна? Гамбаа хиттэй үү метр? Метр 86 таг бараахгүй шүү дээ. Яа. Энэ нэг ямар авшаа. Ой, хүүхд шиг нэ. За нэг иймэрхүү аимшигын хүн зааврууд бол энэ саксгээ чи ми чин тоглоом чин тоглолт юм бэлээ. Бид бол очиод бол өстой бараадахчгүй юм бэлээ. За тэгээ энэ дэлгүүр бол үнэхээр хүн болгоны сонирхолтод нийцэх хүйс бүтээгдэхүүн бараагаа бол тавьсан байж байгаа. За энэ хэдэн номерын гутал гэлээд. За ингээд яг одоо шинэ энэ бол тусгай захиалга их бай тэр 50 харьцмаар гараад байгаа. 50 хэд бараг 60 дөхөөд байгаа мó юм. Тийм. Энэ нөхдүүдийн хөлийг харах юм бол зүгээр нэг хөлдөө нэг цан угалцсан хайтаал нэг тийм л улсууд явдаг юм шиг байна. За эднийгээр нэг гიშгүүлэх юм бол харин ястай эвгүүтэж магадгүй шүү. Тэгээ одоо энэ Америкийн тэр юугаар бол 11 номер гэдэг чинь 18 метр гэдэг чинь 11 гэдэг чинь 45 манайхаар. 18 хэрэг хэд болох вэ? За тэгэл тоолоод үзье. За гих митинг 16 бол нэг тийм том харагдахгүй байгаа энэ том готууд дээр. Тий. За хамгийн том тэр нэг хятадын саксчин гэдэг 2 м 30 билүү те? Өндөр нь 2.30 та. Хүч байгаа юм шүү. Нүдэн багтаа. За ингээд байгаа юм те. минийхээс өшөө цаа компаничиг
48 өмсдөг юм хайш ингэ 50 өмсдөг юм. Гэхдээ энэ 50 Facebook гарч ирж байна. За гэх мэт юм. За тэр саяны миний ярьжсэн нийтийн Нью-Йоркийн нийтийн номын сан гэж энэ одоо бас л хувийн санаачлахаар бий болсон ийм сайхан барилга байгуулж байгаа. За Бродвейн гудамж энийг сонин дугуй гарцсан байлээ. Энэ Улаанбаатарын гудамжаар нэг иймэрхүү машин худалдаад авчвал харин түгжээ мөгжээ элдв юмны завсар заагаар нөрөөд явуулчихаар үндсэндээ бол Нью-Йоркод гамбаа битэр нэг л хоног болсон шүү дээ тийм ээ. Тийм учраас бол бас нэг төдийлөн олигтой явж зураг авч чадаагүй. Цаг маань их шахуу байсан. Гэхдээ ер нь тэгэж Нью-Йоркийн тухай ярих монголчууд одоо их сайн мэддэг болчихсон. Их жочтойг болж тийм. Гэхдээ Нью-Йоркийн тухай яриад байхад бол бас л ширгэшгүй сэдв шүү дээ. Дөрөв би хотынхын дарга нь Италичууд нэлээд олон байдгийн байна лээ гэж хэлж ирсэн. Энд чинь нэгэн Итали хүнийг бол онцгойлон тэмдэглэх хэрэгтэй байгаа юм. Хотын дарга байсан Жулиани гэдэг та бүхэн санаж байгаа бах. Энэ хүн бол түүхэнд анхудаа Монгол улсын одоо өдрийг Нью-Йорк хотны албан ёсоор тэмдэглэцгүй гэсэн ийм зарлиг гаргаж байсан. 2001-2 онд бол ийм зарлиг гаргаад тэр өдөр нь бол 2 хоног Монголын өдрүүдийг албан ёсоор Нью-Йорк тэмдэглэж байсан. Ийм түүхтэй байдаг. Энэ сонин дугаагаас ингээд тал талаас ингээд хүн жигээд идэг. Энэ ямар сонин механизмыг үйлчлээд ийн үү те? Бүгд жийсэн мөртлөө нэг зүгт яваад байдаг. Нэг жолоочтой. Жолоочд нь хамаг учирна. За та бүхэн хэрвээ Нью-Йорк орцсон бол цаашаа нэг үсрээд эдний нийслэл орж болно. Хоёр талдаа $30 өнөө нэг саарл нохоо гэдэг автобусыг хөлөглөөд ирж очиход бол одоо үнэхээр боломжтой. Хямдхан. За үндсэндээ бол нэг 4-5 цаг явд юм уу да тийм ээ? Тийм нэг 5 цаг орчих. За такси харин хаа газар нэдэд үнэтэй нэг $2.5 ихсүүлээд өнөө Нью-Йоркийн шар такси таны хармааг бол сайхан сэгсэрж өгөндөө. Тийм учраас бол нэг таксигаар явах гээд хэрэггүй. Гэхдээ энэ агуу том хот учраас бол одоо тэр болгон явгуу үргэлж үрээд явна гэж бол бас худлаа. Тийм. Гэхдээ юу Нью-Йоркийн одоо нийтийн унаа бол сайн л да. Таксиныхын тухай гэх юм бол такси Нью-Йоркийн такси бол үнэхээр алдартай. Энэ шар такси нь бол нэгдүгээр Америкчууд өөрсдөө бараг барьдгүй юм шиг байгаа. Энэ таксины жолоочны дотор бол бид хоёрын унж явсан нэг таксинд бол Узбекистанаас ирсэн Орос байж байсан. Нөгөө нэг таксинд нь Тажикистанаас ирсэн еврей байж байсан. Ингээд иймэрхүү улсууд таксиныхын жолооч хийж байгаа. Хаамер харж байгаа үст одоо. Ийм ундаг хаамер унтсан тэгэл явна шүү дээ. Яаж одоо энэ гудамжаар нь хөндлөсөд багтаж явд ёстой бүү мэд. 2001 оны 9 сарын 22-ны. За ингээд би тэр өнөө 2 өндрийн Норсон байшингийн буурин дээр ноцсондоо энэ үнэхээр одоо нүд талтармаар гимтэрмээр ийм одоо их гоник зовлон дагуулсан актрын болсон юм байлээ. Америкчууд өөрснөө зарим нь уйлах юм за бодвол одоо таньдаг мэддэг хамаатан садан ах дүүс нь бас энэ актрын мөд өртсөн юм байлгүй. За энд бол үндсэндээ бол энэ суйрлууд оруулахгүй эргэн тойрон хашаа барьчихсан. За жуулчд бол зөвхөн одоо энэ хашааны цорхоогоор тухайн одоо байшин байсан газрыг бол харна. Энд ч одоо дахиад нэг актер хорондоо нэг юм босох гэдэг байлгүй. Түүнээс жилийн өндөр гэлээ юу вэ? Одоо үндсэндээ бол нэлээд том маргаж зарим нь бол энэ ч ерөөсөө юу ч босох хэрэггүй. Яг энэ чигээр нь нурангийн үлдээгээд дэрэгд нь бол одоо нэг тийм хөшөө босгоод үлдээчих ёстой гэсэн нэг юм хэсэг нөгөөдөл нь бол харин ч бүр тэрнээс дутхааргүй зогсолборыг бий болгоод эднэрийнхээ өөр хэлбэрээр одоо дуусгалыг хүндэтгэе гэсэн ийм хоёр том маргаан явж байгаад үндсэндээ бол том зогсолбор байхаар ийм тогтсон юм шиг байгаа юм. Өнөөдөр одоо энэ эмгэнэлт үйл явдлыг ерөөсөө хүмүүс магтаагүй гэдэг нь бол бид хоёрыг очиход харагдчихсан. Нэгдүгээр бол энэ ч нас урсан улсуудын нэрсийнхэн жагсаалтыг бол ингээд тавьсан байж байгаа. Хоёрдугаарт бол энэ ч байнга ах トゥ садан төрөл төрөсд нь бол ирдэг юм шүү. Энэ чинь зөвхөн Америкчууд биш бас их олон орны өөр орны хүмүүс хүртэл өртсөн шүү дээ. Тэгэхээр тэдгээрийнх нь орноос нь хүмүүс ирдэг юм шиг байна. За тэгээд үндсэндээ эргээд бас жуулчдын зайлшгүй очдог Ground Zero гэж нэрлэдэг энэ том бас нэг маршрутанд байдаг юм газар болчиход байгаа. Хажуу хавиргынх нь байшингуудын одоо шинэ хан туурга цонхол хагарсан түүнийг засаагүй тэр хэвээрээ байлээ. За энэ нэг панаалтай хар байна. Энэ бодвол тэнд үнэхээр одоо энийг нүдээрээ харсан юм уу? Нэг бол хүнээс сонсоод өөрөө байсан гэж гөрдөөд байгаа юм ингээл амнаас нь цагаан хөөс сахраал одоо аимшигын одоо нүдэнд өнгөтөр харагдтал ярина да.
За тэгээд зүгээр ярьж байгаа шин чи тэгээд ярьсныхаа төлөө бас нэг зураг мураг илдэв юм өгөөд тэгээд 2-3 доллар салгахаа бол бас мэднэ. Тийм тэр хүн бол ингэж ярьсныхаа эцэст нь бол одоо яг энэ холбогдлолтой хэдэн ил захтуудыг гаргаж ирээд хүн болгонд нэг $1 $2 зараад эхэлж байгаа юм тийм ээ. Эсвэл бол жижигхэн түлхүүрийн оосорч гэдэг юм уу юу ч гэдэг нэг тиймэрхүү юм зараад тэгэд үнэхээр саяны Алтагийн ярьдгаар өнөмшлтэйгээр өнгөтөр бол ярьж байгаа юм да. Ялангуяа хүүхдүүдэд их сайн ярьж байгаа. Хүүхд мөр энд итгээд за ээж аваараа заавал тэр миний бэлэг дурсгалын зүйлийг бол ахуулж байгаа. Зүгээр менеж. Тэр нь бол зүгээр нэг ярьчихгүй байгаамаа. Энэ чинь бол бас тэр хоёр өндөрлөгийн хоёр цамхын бол одоо түүхээс нь ярьж байгаа. Нью-Йорк хотын түүхээс нь ярьж байгаа. Тэр нь тэгээд зогсоо зайгүй ярина да. Энд бол мөнгө олох аргыг бол хүн өөрөө л одоо чинь зөв сэтгэж бодож олох ёстой гэж. Төр хэрвээ иргэндээ дэм үзүүлж чадахгүй бол бүү саад бол гэдэг ганцхан үндсэн зарчимтай. Манай энэ төрийн томчулж гэсэн бас анхаармаар юм байна. За энэ эмэгтэй бол шөнө бол баг зүүдлэхээр болтол ярьлаа. Энийг удаан ярьсан доо би тэр хараал байсан. За тэгээд энэ юу энэ их хөлийн газар бол нэг хэсэг нь бол одоо бас нэг тийм хүндэтгэлийн дурсгалын газар гэж яхад нөгөө нэгний хувьд бол энэ яг жинхэнэ бизнес хийх тийм газар л болцсон байна лээ л дээ. За энэ хөгшин ч гэсэн одоо яаж зүгээр байх вэ тийм ээ? Төрийнхөө дууллагын дөөрэ ганцаараа гიშгэлүүлээд энэ нэг хэвлбэл хуудсыг өгөөд тэгээ бас ганц $2 авчихна. Үгүй энэ ч хөдөлмөрлөл хийж штэ. Эх орноо сурталчилж штэ. Гадаад дотоодын иргэдэд болж л байгаа байхгүй юу? За энд бол Америкт бол хинч гадуурхдаггүй, хэнийг ч хинч өрөвддөггүй. Ерөөсөө л ийм л хатуу нийгэм. Тэгээ Нью-Йорк хот бол үнэхээр хэнийг ч гадуурхдаггүй гэдэг нь бол бас хүнд бол ялангуяа биднэрт бол мэдрэгдэж шүү. Тэгээд тэр нь ч бас аргагүй юм. Нью-Йоркчуудын тухай бас нэг сонир зүйлийг ярьсан байдаг шүү дээ. Хэрвээ чи их сайн англиар яриад байх юм бол ер нь Нью-Йоркийн хүн юм уу биш юм уу гэж. Тэр ер нь чамайг бол одоо ингээ Алтай Витер явж байхад бол бит хоёрыг бол Монголоос ирсэн гэж хүн бодохгүй шүү дээ. Энэ Монгол гаралтай Нью-Йоркчууд байна гэж бодно тий. За энэ яг нөгөө хоёр Нордог Вайшингийн маань хажууд ийм баахан жагсаал болох гэж байлээд. Энд юу болоод яагаад байгаа юм? Гээд ингээ бас нэг сониу зам хөдлөөд очсон. Гэтэл хэн байсан гэж санаа чи нөхдүүд Оросууд байсан баха. Тий Оросууд, Украинууд, Оросоос хуучин зөв толгойд улсын гаралтай хүмүүс үүштэй ирсэн байсан. Удааний төвийн төрнөр ирчээд явж байхад нэг юм хэсэг усуудаа таарлаа. Эдэртээ очиод чухам яагаад өнөөдөр эдгээр энэ цугларсан юу их гэж энэ гурван цугларсныг тодруулахаар очлоо. За ингээд бид нар очиод энэ хүмүүстэй яриад үзсэн чинь үнэхээр орсоор ярьж байсан. Ойртоод утсан чинь орсоор ярьж байсан. Та эхлээд нэг англиар яриад байдаг. Тэгээд бид хоёрыг Монголоос ирсэн гэж сонсчод бас их тийм бэлгшээж инлээ. Үндсэндээ бол энэ бол Украинаас ирсэн байсан баг. Цаадхан бол бас л хуучин зүйл тодуудаас айл нэг хотоос нь ирсэн юм байлээ. Эдгээр бол олон жил суурьсан. Яг еврей гаралтай ийм усууд байж байгаа. Удаа бол Америк иргэд болчихсон. Гэхдээ бол англи хэлийг одоо хүртэл сураагүй. Орсоор яриад байдаг. Ер нь Нью-Йоркд бол Орос гаралтай тийм хүмүүсийн тоо бол асар их шүү дээ. Тинчээ бол Орос хэлээр бол бизнес хийж болж байгаа шүү дээ. Тийм бүхэл бүтэн хороол байна шүү дээ. Оросуудын хороол гэх тийм ээ. China Town гэдэгтэй адилхан одоо шинэ Орос бас таун тэнд байна. Ерөөсөө Нью-Йоркд бол ямар таун байна. China Town байж байна. Little Italy гэдэг чинь Италичуудын гаралтай гэдэг юм уу энтгчүүд байдаг. За энэ ч нь одоо их алдартай гэл 14. За энэ Wall Street гэдэг одоо ерөөсөө яг Америкийн бизнесийн төв маань бол одоо энэ Wall Street-д бол явж байдаг. Бид нар бодохдоо бол одоо үндсэндээ Америкийн бүх ерөнхийлөгч нар л Вашингтон цагаан ордны өмнө бол тангараа өргөдөг гэж боддог. Гэтэл
сая Алтай Битээр очиход бол бас нэг нээлт хийсэн нь бол Америкийн 2-2 ерөнхийлөгч Нью-Йоркод улдаангаар Тийм орсон одоо байх. саяын бидний хардаг энэ байшинт чинь одоо бидний нөгөө нэг шүтээд идэг доллар дээр зураг нь байдаг хүн чи одоо энэ шүү дээ. Энэ нөхрийн чинь одоо жишээ нь анх ерөнхийлөгч болоод тангаар горигсон байшин бол энэ. Үндсэн хуулиа баталсан байшин энэ мөн үү? Яахаа аргагүй мөн. За нөгөө хөрөнгийн бирж бидний нөгөө дойлуурын чинь үнэн шиг. За тэгээд нөгөө одоо уурлаад байгаа бензин шатхууны чинь хамаг эмиг басад үнд нөлөөлдөг гол газар чинь одоо энэ хөрөнгийн бирж шүү дээ тийм ээ. Тийм одоо ингээ үндсэндээ бол дэлхийн санхүүгийн судсыг барьж байгаа газар л тэр байна да. Then on the after was 옆에 처음 있어. Тэрнэдэр Мексик. Манай спонсорлын малгай. Бид нэр тийм 40 ширхэг малгай байгаа. Америкчуудад нэг $5 сая нэлээд зарж мөнгө оллоо. За энэ апуу байна. Энийг өмсгөр ингээд улаанаас та өмсчихэр Шумахер гэдэг хүмүүс андаараад идэв. За энэ зинхлэнд яхаа. Энэ манай бодтой хатгалын малгайнууд. Хэд үлдэж байж. Энэ баярагийн өрөөний цонхоор. За ингээд Алтай Битээр түрүүн ярьсан тэрийн аяллаа маань хамгийн анхны эхлэл нь бол Нью-Йорк хот байсан. Бид хоёр энэчнээс гарахтаа бол нэлээд халуун газараар явах гэж байна гэж бодоод их л нэмхэн хуцтаад гарсан чинь баг алдах шахсан Нью-Йорк бол битэрийг дэндүү хүйтэн өөр амьсгалаар угтсан. Гэхдээ харин азуулахад бол тэнцээ байсан бидний ойр дотны хүмүүс бол ингээд бид нар туслаад халуун дотноор угтаад одоо миний төрсөн дүү, миний охин, миний дүүгийн хүү энэ эднийд бид нар очиж чаад сайхан дулаахан байсан доо тий. Тэгээ бид нар чинь ингэдэг шүү дээ. За Америк гараад та юу хийх гэж байна вэ гэхээр хоккей тоглоно гэж. Хоккей тоглоно гэдэг маань шал угаана гэсэн үг. Диско жокей хийнэ гэдэг маань тавг угаана гэсэн үг. Гэтэл Монгол хүн болгон Америкт бол одоо хоккей тоглож диско жокей хийдгүй юм байна. Тэр байтгаа бүр одоо нэгдсэн үндэсний байгууллагад нь ороод тийм ээ. Тэнд нь бас зүгээр нэг ажилтан биш. Бас нэг бяцхан дарга хийгээд ингээд явж байгаа монголчууд бол зөндөө байна. Тийм учраас бол бид бол үнэхээр бас бахархаар тийм сайхан залуучуудтай улсуудтай юм байна гэж бодож явлаа. Тийм ээ одоо ер нь монголчуудын тоо бол үнэхээр нэмэгдэж л байна л да. Юу хийж байгаа юм бэ? За бич гэсэн идээд өгвөл. Made in NY hot dog. In Wall Street hot dog. Wall Street hot dog. Яг Нью-Йоркийн Stock Exchange-ийн хажуудад бид нар За ингээд Нью-Йоркийн хотдог нөгөө алдартай хөрөнгийн маань биирж байна. Гудамжны түүцнээс л одоо хотдог аваад нэг амьд зугааж явлаа шүү дээ. 9.5 сая хотгой дөрвөлжин километр газар нутагт Америк орн гэдэг бол мангар том газар нутгийг эзэлсэн. За энэ том газар нутагтай учраас бол цагаагаар бол харилцан адилгүй. Би тэрийг очиход бол хүйтэн байсан. Гэхдээ хамгийн хүйтэн цэг нь Аляск. 1-р сард хасах 25 хэм. Хамгийн дажгүй халуун дулаан газар нь Хавай. 4-р сард одоо нэмэх 25 байх жишээтэй. Ер нь бол ерөнхийдөө их газрын зөөлөн дулаан гур амьсгалтай ийм сайхан газар нутагт Америк гэдэг иргэд амьдрдсан байна гэж. Ийм асар том газарт бол мэдээжийн хэрэг автомашингүй бол хүн яаж байх вэ? Хоттон ч гэсэн ерөөсөө автомашинда захирагдаад босдог. Хот суурин газрууд нь үндсэндээ бол хоорондоо бол холбогддог гол унаа нь бол автомашин. Тэгэхээр Нью-Йоркд бол ирсэн хүн энэ Нью-Йоркийн олон улсын автомашины яармгийг бол тэр болгон үзээд иж үзсэн бит хоёр бол үзсэн байгаа юм тийм ээ. За энэ бол Нью-Йоркд жил болгон болдог олон улсын автомашины одоо үзэсгэлэн. За худалдаа бас давхар явуул явчихна. За тэгэхээр энэ жилийн автомашины үзэсгэлэн худалдаанд ямар фирмийн хурдан хөлгөө тодорсон бэ гэж цолгон шингийн унших уу. За энэ удаагийн шалгаруултыг Формула 1-ийн 7 удаагийн аварга Михаэль Шумахер, Дэвид Ричард,
За тэгээд ерөнхий дизайнер Ральф Гэлс гэдэг ер нь автомашины энэ аасууд шүүж шалгаруулсан юм байна. За тэгээд хин орчвоо гэж. Дэлхийн олон арван автомашины үйлдвэрт хамгийн шилдэг гэсэн 1000 загварыг тавьсан байгаа шүү. Би тэр чинь энийг бараагүй тийм ээ. Зөвхөн нэг дагаварт нь яваад хөл өвдөө за боли гарыг гээд тэг өөрснөөс нэг машин сонирхдаггүй юм чинь. Энэ тэр нөгөө өөжгийн байсан бол ухаан алдаад энэ 3 өдөр болох байсан баг. За тэгээд энэ 1000 машин дотроос энэ 2005 онд хин шалгарваа гэж. За энэ жилийн хамгийн супер хүлгээр Chrysler корпорацийн Chrysler 300C гэдэг машин тодорсон юм байна. Одоо аль нь юм хэмэдгүй энэ олон машин дотор. Хоёрын анхаарал өстө өртөөгүй тийм үү? За энэ бол өнгөрсөн жил ч гэсэн бас шилдэг гэсэн үнэлгээ авч байсан юм байна. За шилдэг люкс салонтой тэргээр Audi A8L гэсэн машин шалгарч. За шилдэг спорт загвараар Chevrolet Corvette гэж. Шилдэг гэр бүлийн унаагаар Subaru Legacy. За та нар мэдхгүй илгүү дээ. Би ч бол мэдэхгүй юм. Олонний таашаалд хүртсэн хүлгээр Mazda 3. Хөөе манайч Mazda нэлээд байдаг шүү дээ. Шилдэг Jeep-ээр Cadillac. Юу вэ? Нөгөө Hammer Toyota нөгөө манай Land Cruiser-ууд бол барааг болсон байна шүү дээ. Шилдэг дизайнтайгаар BMW 6 серих гэж байна. Шилдэг техникийн үзүүлэлттэй тэргээр Audi DCG. За гэдэг ингэ. Энэ наад шүүгч чинь бол Америкт нэлээд тааруулж хийсэн юм шиг байна. Тэрнээс биш. Голдуу Америкийн техникүүд явуулсан байна. Дандаа Америк техникүүд төрүүлсэн байна. Энэ усаа юмнууд лобби хийсэн үү? Айгуул бол авилга өгсөн баг. Үнэхээр бидний утсан машинууд дотор бол гайхамшигтай хамгийн сүүлийн үеийн техникүүдээр тавигдсан байсан. Дээр нь бол эдгээр бас нэг ажиглагдсан зүйл гэх юм бол үндсэндээ адилхан шахуу барааг байна шүү дээ. Яаж өөр хэлбэрээр сурталчилдгүй, яаж олонний анхаарлыг тэрэнд татах уу, яаж одоо худалдан авагчдыг өөртөө илүү татах уу гэдэг дээр ажиллаж байгаа нь бол их санагдсан. Янз бүрийн хэлбэрүүдийг хэрэглэдэг юм байна л. Аман сурчлагаанаас эхсүүлээд одоо энэ хамгийн сүүлийн үеийн шинэ технологиг ашиглаж байгаа хэлбэрээр. Дээр нь бол одоо энэ шинэ машин байж байна. Энэ бол ирээдүйн машин. Үндсэндээ бол энэ Toyota-гийн загвар байж байгаа. Яаж ганц хүний одоо машин ажиллах вэ гэдгийг бол энэ чэнээс харж болно. За энэ Пиавар холостмасаар хийсэн машин шиг байна. Манай Монголын годамжаар явах юм бол тал талаас нь мөргөж үргээ тэгээ будаа. Энэ бол манай тохирохгүй. За манай тохирох нь бол энэ үү. Тэгээ Ferrari. Энэ нь бас тохирохгүй. Энэ чинь илгээрээ хэвтсэн машин чи манай замаар явахгүй тийм ээ. Ер нь манай замд бол тохирох машин хавар байлээ дээ. Тэр хэдэн Хаммерыг стоцвол. За сүүлийн машинуудыг хараад байхад би ямар машин мэдвч шин дугуйнууд аймаар том дандаа 16 та дугуй тавьчихсан байгаа шүү нөхдүүдээ. Энэ ямар учир байна? За энэ солон молоо энэ доторх тэр компьютер техник хэрэгслүүд ойлгохгүй байлээ. Тэр одоо бараг 6 сарын курс сууд юм уу яа гэдэг тэгжээ жолоодохгүй бол зүгээр одоо нэг жолоо мошигддаг үе бол өнгөрцөн байна өө. Гэхдээ бол үндсэндээ биднүүдийн нэг ажиглагдсан зүйл их юм бол манайд ороод ирсэн фирмүүдийн машинууд тавьдсан байлээ л дээ. Энэ бол жишээ нь Lexus тийм. Гэхдээ хүн болгон зориулаагүй. За дээр хэлсэн энэ бол үндсэндээ 4 давхар тийм том үсгэлэн байсан. 4 давхар байшингийн. Бид хоёр бол саяндаа нэг 2 давхрыг гүйцээсэн байх. За барагч гүйцээгээгүй. Нэг давхарт нь яваад байхад ийм их олон машин байж байсан. За нэг хэсэг нь бол шөө бүр гадуур бол ачааны машинууд гэдэг бас нэг том үсгэлийнх нь нэг хэсэг байсан. За ингээд Нью-Йоркт 1.5 өдөр болоод бит хоёр юу руугаа явсан да тийм ээ. Лос Анжелес LA гэд манай монголчууд хэлдэм байлээ. LA гэхэр зарим нэг нь ойлгодог юу LA мэлээ шувуу юм уу гэд эдгээр товчлол хэлчихдээ байна л да тийм ээ. За Америкийн авиа компани онгоцууд ер нь үйлчилгээ дажгүй сайхантай битүү чинь хэдэн цаг нисчлээ. За бас л оройдоо буусандаа сүртэй том хот байлээ. Лос Анжелес бол Калифорнид байдаг. Калифорни бол үндсэндээ бол Америк мөрөөдлийн одоо биелэлээ олдог газар гэж Америкчууд тооцдог. За тэнд нэг сони юмтай бид нар таарсан. Холливуудын одоо нэг одуудын аймаар кино авж байгаа зургийг тэр болгон олж хардггүй гинэ. Оруулдагчгүй. Тэгээ бид нар салбагнаад нөгөө камера бариад гүгээд очсон чинь ёо хитэн цагтаа бариад эгээтэл буутцсангүй. Зогс гараа өргөл гэхгүй юм байна. Яах гэж байгаа ингээд. Гэхдээ Монголоос явж байгаа ингээд гэл баахан өрөвдөлтөй царай гаргасан чинь за тэгвэл ошоохоо ороод нэг жоохон зураг авгаа. Тэгээ энд орж зураг авсан. Тэрнээс эн чинь Холливуудын кино ихт бол ерөөсө битүү ингээд цагтаа хүрээлээд хинч ойртуулдаг юм байлаа. Аргач байхдаа хамгийн маа дэлгээ тавьсан. Тэгээд нөгөө однаар сарууд нь бүгд энд байж байгаа юм чинь ойртуулахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ Калифорни
бол үнэхээр онцгой муж юм байл л да. Хамгийн хүн амтай муж гэж байгаа. Энэ нийт хүн амын тоо бол 31 сая. Дээр нь бол хамгийн их олон Испани нэр ярьдаг одоо гаралтай хүмүүс байдаг. Ийм 50% нь ярьд юм байл Испаниар энэ хотын Лос тий. тэрний хамгийн гол хот нь бол Лос Анжелес. Лос Анжелес бол Нью-Йоркийн дараа ордог том хот шүү дээ Америкта тийм ээ. За энэ Калифорни мужийн чинь дарга бол та бидний сайн таних найз нөгөө Шварценеггер гоо шүү дээ тийм ээ. Арнольд Шварценеггер. Энэ бол үнэхээр сонин газар. Яг гэвэл гаднаас Америк төрөөгүй мөртлөө энэ чинь асар их одоо үүрэг гүйцэтгэдэг хүмүүсүүдийн муж улс гэж тооцдог юм байна лээ. Тэгээд энэ хүн амынхын 4/1 нь харийн гаралтай хүмүүс байдаг гэж. За ингээ бидний сайн мэдэх нөгөө киноны гол баатруудын одоо тун төстэй одоо баг ялахын аргагүй нөхдүүд энд дэрж одоо шоу хийн. Хувцсын өмс чинь нүүр заслаа яг тэгээд хий чинь. Тэгээ энд ирсэн нөгөө нэг аялагчдад хам зураг авахуулаад тэгэл $1 гэл ингээд байдаг. Үнэхээр Холливуудын одоо их нутгийн болохоор аргачгүй үз. Энэ гудамжинд нь бол гудамжаар нь явхад бол алдартай кино найруулагчид, жүжигчид, одуудын гарын үсэг одоо хөлийнх нь улных нь мөр. За та нөхөд зарим таних байхаа ихэнх нь таних байлгүй дээ. Манай Жамбал Жамц одоо энд ирээд жил гарсан болж байгаа юм байлаа. Гэрүүлээрээ ирсэн авгаа хүүхдтэйгээ ингээд тэгээ манай Жамбалаач нь бол их сэргэлэн. Тэнд одоо Америкийн нэг холбооны нэг томоохон компанид бол менежерийн ажил хийдэг. Давхар одоо Холливуудад их олон найз нартай тэдэнтэйгээ хамтраад бас дажгүй одоо ажилчин. Энэ хоттой бол бас л Монголоо төлөөлөд Монголын Жамбал гэхэд бол одоо тал хувийн бараг таних байлгүй дээ. Авгаа энд Төгөлдөр хуурын багш хийгээд одоо бас хөөрхөн энд нэр хүндтэй дуудлагаар захиалгаар одоо гуйлга түлгэж ээж бас хичээлээ заана. Энд аргагүй Чайковский төгссөн байлээ шүү дээ тийм ээ. Тийм одоо консерватор төгссөн мэрэгжилтэй яг өөрийнхөө мэрэгжлийн дагуу одоо бас л ажиллаа хийж байгаа. Энэ хоёр бол их сайхан явж байгаа. Хайнзангийн Жамбал Жамц бол одоо үндсэндээ аргагүй шүү дээ. Чинь өөрөө урлаг судлаач юм болохоор энэ урлагийн ертөнцид бол хөлөө олох нь өстөнд хялбар байсан байх. Тийм Жамбалаа манаас та жинхэнэ нөгөө сүрхтэй нийлнэ гэдэг шиг сүрхтэй нийлчихсэн өстө жинхэнэ сайхан кайф авцсан байж илээ дээ. За Жамбалагийн маань охин бас монголчуудын нэрийг энд гаргаж байна. Бүх Америкийн хэмжээнд 11 мянган хай скул байд юм байна. Энэ дотроос жил бүр 127 шилдэг сурагчийг тодруулдаг юм байна. Тэр 127 дотор нь Жамбал Жамцын номон дээр гэдэг бүсгүй орцсон байна гэж та нар бододоо юу вэ энэ ч одоо. За тэгээд энэ охинд чинь вэ шүү. Тэр Эйзенхауерын тийм ээ фондоос одоо цаашдын сургууль соёлд нь сурах зардал төлбөрийн төлөллөг нь яандаг нь. За тэгээд үгүй мундаг одоо хийх юм байхгүй. Манай хүүхдүүд бол үндсэндээ авиаста гэдгийг бас нэг шинж тэмдэглэдэг. Осрыг бол худалдаад авчдээ байж тээ тийм ээ. Хэдийг нь бол энийг авах. $10 Элизтэй байж тавьд юм осрыг удаа. Нүтэш нэрэ. За үнэхээр энд бол одоо ганц мөнгө олдог бизнес бол яхаа аргагүй Холливуудтой. За тэгээд үйлчилгээнд бол такс нөгөө босод оронтой адилхан $10-аас $20 одоо тэнцэх хэмжээний одоо таксыг гарын тип мөнгийг өгөхгүй бол цаадуулч нь бас муухай сайхан харна амандаа бас нэг янз бүрийн үгэлнэ. За манайхан бол бид бол тэгэн шүү дээ. Хэрвээ Монгол тим тип авдаг байсан бол бити дэмир муу шулаач мэн гэж дээ. А энд бол ерөөсөө олон зуун жил хөвссөн учраас яа харга байхгүй одоо өхөөс аргагүй. Өгөхгүй бол их эвгүй харагдана шүү. Тэгэн. Yeah, great. Use artist. Галтагийн барьж байгаа энэ Оскар бол жинхэнэ Оскар биш ээ. Тэг жинхэнэ. Гэхдээ одоо удахгүй жинхэнэ Оскарыг бол алтай үнэхээр юм барина. Знаа, боловсон. Энэ айгуу сони юм. Юусе энд ирээд харсан чинь энэ хуурамч Оскар руу тавьчихсан чинь жинхэнэ Оскарын шагналууд гинэ. Энэ ганц биш энэгээр дүүрэн байх юм. Энэ яадаг гэж юм ба. Энэ бол энэ одоо энд Америкийн одоо зохиолчид найруулагч нарын ажилладаг тусгай офис байдаг. Энд тэгээд Оскарын одоо шагналтангууд энд одоо өөрхөн манайхны ядаж хүндэт самбар юу гэдэг шиг байна. Жинхэнэ Оскар гартаа ярина гэдэг бол бас л амар хөвзөө шүү дээ. Йоо. Хичнээн Оскар байна.
Best color and over full page гэж шүү дээ Morning Sun. Дандаа нөгөө юу нөх вэ шүү дээ. Сайн зохиол, зураач, зохиол номинацаар. Тэгээд манай найз бүгд бидтэй хамтран ажилладаг манай Сергей Ливний одоо Шушак Films гэдэг бидний ажилладаг компани офис байхгүй. Онхон дээр л тавьчих тийм байна л да Оскаруудыг тийм. Юу ч манайх нэг модон хөлтэй тавьчихсан. Давай снимем наш Сергей Викторович. Ты скажи слово телевидению. Вот я скажу, вот рядом со мной стоит мой босс, мой партнер, друг Сергей Ливнев. За ингээд Сергей Ливний бол Jumble Jumps-тай хамтран ажилладаг бас Оросоос гаралтай тийм хүн байна лээ. Аса гэдэг одоо жишээ нэг сайхан орос кино байдаг шүү дээ тийм алдартай кино. Тэрний одоо жишээ нь бас найруулагч зохиолчоор ажилласан юм байлээ. За би айгүй сонин хүнтэй таарлцсан. Ингээ яриад яваад байсан чинь энэ Холливуудын энэ том найруулагч надад багшилж ирсэн манай багш байгаа байхгүй юу. Тэгээ тэр багш маань энд бас бүр сууршаад энд ирдсэн. Энэ Холливуудад ажилладаг амар одоо нэр хүндтэй том мундаг баримт киноны оператор эмэгтэй байдیں۔ Мэдээж хүүхдээ одоо бас энэ лүү татаж оруулаад энэ найруулагч болцсон. За энэ манай Jumble Jumps-ын охин Номон хэлдэг. 11,000 хай скуулүүдээс 127 хүүхэд хамгийн тэргүүнийг шалгарсан охиндоо. За энэ бол аав нь Жамблаа. За ингээд Америк орноор хийсэн битэрийн нэвтрүүлгийн эхний хэсэг өндөрлөж байна. Дараагийн хэсгээр та бүхнийг бид Лас Вегас гэдэг үнэхээр хүний нүд бүлтийж чихдэлдийлгсэн үнэхээр сонин газраар аялахыг урьж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.